Нөөцний үн дэлхийн зах зээл дээр унаж айлуурхын амьдрал инфляц дарлуулж гисэн энэ үед засгийн газар эдийн засгаа эх 3 жил тасралтгүй 6 орчим хувиар өсгөнө гэж өөдрөгөөр тооцоолж гадаад өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлсэн төсвийн хүрээний мэдээллээ улсын хурлын босго давллаа. За 2027 оны төсвийн хүрээний мэдээллийн төсөлд дүгнэлт хийсэн төсвийн доктортой байдлын зөвлөлөөс хийсвэр өсөлтөд найдсан төсвийн зардал хэд тэлсэн бодлого эдийн засагт дарамт болно гэж анхаарууллаа. Засгийн газар улсын эдийн засаг 2027 онд 5.8%, 2028 онд 6%, 2029 онд 6.3%-аар өснө гэж төсөөлснөө мэдэгдэж, засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 50%-аас давахгүй гэжээ. За гэвч төсвийн доктортой байдлын зөвлөл энэ төсөөлөг эрсдэлтэй гэж дүгнэлээ. Мөн гадаад өрийн хэмжээ 6 их 80 төгрөгөөр нэгдсэн төсвийн нийт зарлага 2 их 80 төгрөгөөр нэмэгдсэн гэж пүрэв дорж нарын гишүүд шүүмжилэхэд энэ бол заавал авах өр биш, харин байж болох дээд хязгаараа гэж ерөнхий сайд тайлбарлаж байна. 2027 оны гадаад нийт өр 51 их 80 байна гэсэн. Гэтэл өнөө жил 57 их 80 болгоод оруулж 6 их 80 дээр нэмэгдүүлээд ороод ирж байгаа. Тэгэхээр энэ юу илэрхийлж байгааг бол бид нар өр тавиад тансаглалаа, дарга нарын тансаглалыг төсвөөс идэж уудаг бүх зүйлээ бүгдийг хийн. Манай хооч үе бидний тавьсан өрийг төлнө. Хоёрдугаарт нь төсвийн зардал байна. Өнгөрсөн жил 34 их 80 дээр төлөвлөж байсан энэ жил 36 их 80 болгоод оруулаад нэмээд 2 их 80 дээр нэмээд оруулаад ирчихсэн. Өөр нэмэх гээд байгаа зүйл бол огт биш. Алдагдлын хувьд бол ойлгомжтой маа урсгалчин 75%-ийг авч авчиад төсөв дээр тооцож байгаа тэнцвэржүүлсэн үнийг тооцох талаар болон тусгай шаардлагын талаар бид ингээ 24 оныхаа ухралт руу хийсэн өөрчлөлтийг буцаах гэх мэтийн жишээ саяны дүгнэлтэн дээр бол бид нар энэ өмнөх хуулийн өөрчлөлтүүдээ төсвийн тусгай шаардлагуудыг болон энэ бусад хууль дээр өгсөн дүгнэлтүүд бол хэвээр байсаар байна гэдэг дүгнэлтэн дээр бол байр өгч байна. Харин хамгийн их маргаан дагуулсан асуудал нь нүүрсний үнийн төсөөлөл байлаа. Засгийн газар 2027 онд нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд $127.4 ам байна гэж тооцсон ч бодит зах зээлийн үнийг $68 ам орчим гэж үзжээ. Энэ нь дэлхийн зах зээл дээрх үнээс бараг 2 дахин өндөр төсөөллөөр төсвөө зурсан гэж харж болохоороо. Хагас жилийн өмнө баталсан 5 жилийн үндсэн чиглэл дээрх зорилтуудыгаа өөрчлөлт ороод ирж байна. Өндөр зорилго тавьж болно. Гэхдээ тэр зорилгодоо хүрэхийн төлөө хичээдэг болохоос зорилгоо ухраадаггүй. Яагаад энэ 5 тоонуудыг багасгаад ороод ирв? Төсвийн хүрээний мэдээлэл бол нөгөө өдрөг байх амьдралын юу биш бидний хариуцлагатай зөв төлөвлөдөг, зөв урьдчилан дүн шинжилгээ хийж төлөвлөдөг, тэрнийхээ дагуу явдаг байх, цахилгаан баттай байх хэрэгтэй юм байгаа тийм. Монгол улс нэгдсэн төсөвтэй нийслэлийг харахаар энэ улс хөгжөөд бүр хөгжлийн манлаад хүрэх гээд байгаа юм шиг. Гэтэл улсын төсвөө харахаар бол ер нь тэгээд баг өнөө маргааш арга цагаад байгаа юм шиг энэ нэгдсэн төсвийн бодлого гэдэг юм аас барьж ажилласаа гэж хэлмээр юм. Засгийн газрын татварын хуулийн өөрчлөлт өргөн барьсан. Тэгээд энэ дээр бол 2.2 их 80 татвар төлөгчдийн нуруунд дээрээс хөнгөлнө гэсэн. За гэтэл төсвийн орлого 34 их 80 гээд 27 онд 28 онд 37 39 гээд ингээд өсгөө тавьсан. Тэгэхээр энэ татварынхаа эффектийг яаж тусгасан юм бэ? Хэрвээ 2.2 их 80-ийн хөнгөлт үзүүлж байгаа бол энийг яаж нөхөх юм? Ганцхан эдийн засгийн өсөлтийг бид өөрсдөө тооцоход нь олон улсын тооцож байна хардаг. За олон улсын валютын сан бол 27 онд 5.3%-тай. Дэлхийн банк бол 5.5%-тай. Азийн хөгжлийн банк бол 6% орчмоор тооцсон. Манай тооцвол 5.8% байна. Энэ томоохон төсөл хөтөлбөрүүд эхэлсэн хөтөлбөрүүд үргэлжлэн бүтээн байгуулалтууд явна. Энтэй холбоотойгоор ажиллаж өсөлт хангагдах бүрэн болцоотой гэдгийг хэлэх хүсэж байна. Төр мөнгө их зарцуулсаар байвал өргөн эргэлээний барааны үн дахин өсөх эрсдэлтэй. Үндсэндээ засгийн газрын эдийн засгийн өсөлтийг хит өдрөгөөр зурж нүүрсний өндөр үнд найдсан өрийн босгоо ахиулсан энэ төсөл бодит амьдралаас тасарсан цаасан дээрх эдийн засаг болж хувирхаар байна.